Уйшины үйлдэл хэрэгсээг хуваалцаж өгье. Тэгвэл уйшийг хамгийн түрүүнд бол цусан суцыг хамгаалах үйлдэлтэй. Тийм болохоор яна цусан судас хатуурах юм уу эсвэл цус өөхлөхийг сэргийлж чадна. Түүнээр ахад цусны даралт өндөрчхийн шидэ тогтворжуулж өгч чаддаг. Тэгвэл өлегний өсийг шинтгэх үйлдэлтэй. Тийм болохоор яна өлегний хордлыг тайлж өгөх үйлдэлтэй. Жишээлбэл одоо эхний хордол юм уу эсвэл яна өмийн хордол юм уу тийм ба. За ийм хордлыг тайлж өгөх үйлдэлтэй. Тэгвэл олон зүйлийн одоо цус гарахыг сэргийлэх үйлдэлтэй. Жишээлбэл ярим усууд яна шүдний угаас нь зөдөө цус гараад идэг юм уу, хамраас нь зөдөө цус гараад идэг юм уу, нүднээс нь цус гараад идэг юм уу, шархнаас нь зөдөө цус гараад идэг юм уу, эсвэл яна сарын хэрэг ирээд зогсгүй байдаг юм уу. За иймэрхүү цус гарах яна сэргийлэх үйлдэлтэй. Яг бол төмөр нөхөжгөө усууд яна таны уужгаа төмрөж чинь шидэ маш хурднаар асуу боён чинь тархаа шингэж өгөх үйлдэлтэй. Тийм болохоор яна төмөр нөхөжгөө усууд уйшити цугуугуул яна таны цусны улаан эсийг нөхөхийн чинь нэн түргэн нөхөж өгч бол. Яг бол одоо өчнөөс рүү чадвар муу усууд өдөр ховрсаар яна тавчир томоо хөрөх дуртыг одоо хоолын ам гүгэндэг тийм ба тиймэрхүү усууд яна уйши угаасаа байдаг. Дахиад нэг гол зүйлнээс үртлэхээс сэргийлэх үйлдэлтэй. Нүур царайг чинь шидэ цаанаас нь одоо дотроос нь ингэж гой өнгө гэрлэг ялгаатай болгож өгч чаддаг. Эхлэна сүх мөх гарах дуртай усудаас үши угуулсан байдаг. Шүдний уг гэнэ арс мах гэнэ цусан суцыг хамгаалж өгөх үйлдэлтэй. Учир нь яна өдгөрийн яна уургийг ишдэ бүрдүүлж өгөх үйлдэлтэй байдаг. Ногооны зүйл бол жимсийн зүйлийг дими их иддэггүй усад заавал үши уух цохолтой байдаг. Тиймээс үши гэсэн юм бол одоо өлегнийгээ хордлыг тайлахад ууж болно. Тэгэхэл одоо цусан суцыг хатурлагна, цус өөхлөгнө, цусан даралт өндөртийн усудаас яна сэргийлж ууж болно. Ингээд цус яда гарах дуртай усад ууж болно. Одоо үтлэхий сэргийлийг сансан усад яна ууж болно. Нүур царайгаа гой цаанаас нь дотроос нь гой өнгөлийг болгоё гэж бодвол бас ууж болно. Ингээд яна өвчний өсрөгчийг чадвараа намгдуулыг бол бас ууж болно. Шалтгаан байна. Тэгээд шалтгаан дараа таваарэ.